Сайн байна уу? Би одоо 100-нд хамгийн амархан аргаар хавирч харж үзүүлье. Надад 700 г-ийн хэрччихсэн гахаан хавирга байна. Одоо эхлээд алюминиум фойлоо тослъя. Тосолсон алюминиум фойл дээр хавиргаа тавина. Хавиргийнхаа доор байгаа хальсыг хуулж авна. Миний хавирга цаанаас хальс нь хуулагдаад ирчихсэн байна. Тэгэд өөрийн дуртай барбекю соус хавиргийнхын ар урд нь хүссэн хэмжээгээр тарааж өгөөрэй. Алюминиум фойл хаагаад хүрэгчөнд 8 цаг эсвэл 1 өдөр байлгана. За би хүрэгчөнд хэлгөөгүйгээр шууд 100-ндаа хийлээ. Онгорхон авил сайн битүүлээрээ уг нь гарахгүй ах хэрэгтэй. Тэгээд 100-аа яг 150 градус хасны дараа 2 цаг 30 минут жигнэ. Яг тоор жигнэж байгаа юм шиг жигнэнэ. За одоо гаргаж харъя. Маш болгоомжтой хуруугаараа төлөвөө. Хардаа энэ доор нь ямар ч наалтсан түлэгдсэн юм байхгүй. Ийм гоё зөөлхөн болчихсон байна. За одоо шалгаж үзье. Зүсгэд их гоё зөөлхөн. Хардаа ингээд хавирганаасаа өөрөө ингээд махан салаад унахаар ийм гоё зөөлхөн болчихсон байна. За өөр асуулт байвал асуугаарай. Түр баяртай.